Hi guys, энэ өдрийн бичлэгээр болохоор яаж бичлэг тавь гаргая. За ингэ бичлэгэндээ орцгоё. Ингээд та нар эхлээд энэ Mobizen гэдэг аппликейшнийг татах хэрэгтэй байна. Mobizen гэдэг аппликейшн. Энэ татахын тулд та нар угаасаа мэдээж Play Store руу ороод Play Store руугаа угаасаа Mobizen гэж хүчинэ. Mobizen. Бишээ. Mobizen гэж хагаа за энийг ингээд татчихын заяа татаад дээр нь ингээ энэ дээр ингээд арчих. Тэгвэл та нарт нэг ийм юм гаргаад ирнэ заяа. За ингээ ийм юм гаргаад ирнэ. Энийг штэ яаж эхлүүлэх вэ гэхээр дээр нь дараад хамгийн ихний хэсэгт цаг өгöd байгаа энэ дээр дарж эхлүүлнэ. Тэр яг доотлох дээр нь даруул зогсоно. Тэгээ бусдыг энэ бол мэдгүй. Бусад хэд нь болохоор энэ нь болохоор доотлох нь болохоор зураг дарна, доотлох нь болохоор өөрийнхөө царай гаргана. Би царай гаргахгүй. Тэгээд та нар бичлэгээ дууссан бол дахиад эхлүүлсэн дээрээ дараад буцаа Mobizen дээрээ дарангуут тэр хийсэн бичлэг чинь гараад ирэх байгаа. Хийсэн бичлэгээ яаж тавих вэ гэхээр эхлээд энэ нэг үлээд яг энэ нэг хогийн сууны зураг байгаа. Хогийн сууны яг баруун талд нэг юм байгаа. Тэрний дээр YouTube гэдэг байгаа. YouTube дээр нь дарна. Тэрнэр дарцаад ингүүт хамгийн ихэнд YouTube гээ гараад ирнэ. Тэгээд доор нь энэ ч нь болохоор өгнүүдээ чинь нэгээд ямар ч хамаагүй нэр өгөөд нэрээ өгчөөд энэ байршуулах гэдэг дээр дараал тэгэл болоо. Тэг би энийг бол байршуулахгүй л дээ. Угаасаа тавьцсан. Та нар лайк сабад дараарай. Тэг ингээд энэ удаагийн бичлэг дууслаа. Таалагдсан бол лайк сабад дараарай. Ингээд дараагийн бичлэг хүртэл бай.